Киноны маань эхэнд нэгэн шуудан зөөгч хаа байсан Америкийн Мемфисийн нэгэн жижиг хотоос Оросд байгаа нэгэн залууд FedEx-ийн шууданг нь хөргөн өгч байгаагаар харагдахва шуудангийн харцган дээр нь хөөрхөн сахиусан тэнгэрийн стикер энтер наацсан. Эхнэрээс нь ирсэн шууд юм гинэ. Гэтэл мань нэрийн араас нэгэн хүүхэн гараад ирнэ. Хөгийн багийн эхнэрээсээ хол эхнэрээ хураал. Заан чахав. Дүрсэлэгдэн киноны маань гол дүр болох бидний хамгийн дуртай жүжигчдийн нэг Том Хэнкс Чак хэмээх FedEx-ийн шуудангийн компани аналистийн дүрээр гарч ирнэ. Тэрээр маш ажил хэрэгч нэгэн бөгөөд одоо Оросд томилтоор ирэн ажиллаж байгаа нь энэ байж. Одооноос Том Хэнкс ахыг Чак гэд киноныхын дүрээр нэрлээд явжээ. Чак энд шуудангийн үргэлтийг илүү түргэн шуурхай болгох тал дээр ажиллахаар ирсэн ба Америкаас Орос руу шууд нь хэр хурдан ирж байгааг шалгахын тулд Америкийн Мемфисээс өөрийнх нь энэ ажиллаж байгаа хаяг руу өөртөө шуудан загчээ. Түүний FedEx-ийн шууданг барьсан хүү гүйсээр тэдний ажил дээр ирэн түүний загсан шууданг өөрт нь өгнө. Тэгэд манай хүн шуудангаа задлаад хартал нэг цаг байх ба Чак хэлж байна. Америкаас шуудан гарснаас хойш 87 цаг 22 минут 17 секундын дараа энд ирж байна. Чакийн хувьд ийм хугацаанд ирж байгаа нь дэндүү удаан гэж үзэж байх ба энд гарууд ер нь л ажил хийдүүлээд ажилласаа хийхгүй байгаа дуурлан тентхийн ажилчдыг загнаж байгаа харагдана. Эндээс харахад их зарчимж цагийн эмийг цагт нь хийнэ гэсэн зантай ажил хэрэгч хүн гэдэг нь тодорхой харагдана. За тэгээд түүний хувьд хүний шууданг хурдан хүргэх нь л түүний хамгийн том зорилго болсон мэт харагдана. Манай хүний найз өсгөөг Келлиг их ба Келли рүү залган 18 цагийн дараа гэртээ харьлаа гэдгээ хэлэх ба Америкт бунгутаад найзхан дээр очин халуун дотноор тэрвэрлэнэ. За ингээд манай хоёр оройн гэр бүлийнхаа оройн хоолнд өргөдөө очих ба Чаки ах нь тэр хоёрын гэрэлтийн талаар асууж эхэлнэ. Манай хоёр жаахтай тоглоом шоглоом болгоод энэ асуултаас нь эвтэйхэн бултнаа. Тэгэхээр манай хоёр ойрын хугацаанд яг гэрлэх талаар төлөвлөөгүй байгаа юм шиг байна. За тэгээд манай хоёр хоорондоо ярилцж явах үеэр Чакийн утсан дуурахаа дахиад өөр тийшээ томилтоор явах нэ гэдгийг нь Келли шууд л ойлгоно. Уул нь одоо ч нэг Крисмас болж байгаа штэ. Келли энд нь жоохон дургүй байсан ч гэсэн Чакийг ямар ажил хэрэгч гэдгийг нь мэдэх тул за шинэ он гарахаас өмнө л гэртээ ирээрэй гэж хэлэхэд Чакч тэгнэ гэж амлаад томилтондоо явнаа. За ингээд Келли Чакийг онгоцон цуухаас өмнө Крисмсийн бэлэг гээд нэг хуучин цаг өгөх ба тэдний гэр бүлээс уламжлагдж ирсэн цаг юм гинэ. Өөрөөр хэлбэл чи миний гэр бүл шүү гэсэн утга санааг илэрхийлж байгааг ойлгосон Чак үүн сэтгэл нь хөдлөх ба манай хүнч бас хоосонгүй. Нэг хайрцагтай бэлэг өгөхөд Келлигийн царай амар сериусны болох ба бараг л дотор нь бүгж байгаа гэж бодож байгаа нь илт харагдана. Тэгсэн Чак хэлж байна. Намайг ирэхээр хоёулаа шинэ жилийн орой хамт онгойлгоцгоё гэж хэлээ томилтондоо яваад өгнө. Манай хүн Малайз руу томилтоор явж байгаа юм байна л да. Нилээн хол зайтай шүү дээ, тэ. Тэгээд энэ хол зайд юу ихв? Унтаад явж итэл нисгэгч нар ярилцах чимээнээр манай хүн сэрчинэ. Тэгээд юу болоод байгааг асуухад бүх радио хэрэгслүүд холбоогүй болчлоо. Хүчтэй шуурга урдаас ирж байна. Гэх мэдээ өгөх ба онгоц баг багаар сэгсчээд байна. Гэтэл удалгүй онгоцонд нэг юм тесрэг чимээ гарах бөгөөд бүр аим шигтэй сэгсчээд эхэлдэг. Энэ үед суудлаасаа боссон Чакийг нэг нисгэгчин сандалд нь аюулгүй суулгах гэж байгаад нэг ачаан толгоогоо зохиулан хүнд бэртэнэ. Чак цонхоор харахад онгоц айл хэдийн далаа руу унж байгаа нь тодхон харагдана. За ингээд угаасаа дууслаа да гэсэн бодол Чакийн толгойд бодогдож амжилгүй онгоц далайн ус руу яваад орчино. Далайн аимшигтай давстай ус ам хамрлуу нь оруулж живүүлчих гээд ясан ч гэсэн нөгөө нисгэгчийн манай хүнд өгсөн хийлдэг завыг ашиглан живжилгүүгээр эвтэйх онгоцсноос ямар тааж гарч чаднаа. Далайн хүчтэй давлгаа, хүчтэй шуурга энтер төртөөд манай хүн яг юу болж байгааг ч ойлгох сөхөөгүй болчлоо. За ингээд манай хүн паниктан ухаан алдаад сэртэл бурхан түүнийг харж үзсэн үү яасан хөвсөөр байгаад нэг ирэг дээр ирчиж. Чак завнаасаа буун тэр хаваар хартал ямар ч хүн амтан байгаа шинжгүй өөрөөс нь өөр хүн байхгүй нэлт байлаа. Гэтэл Келлигийн өгдөг нөгөө цаг алга болчоогүй бүр ус жороогүй бүрэн бүтнээрээ байв. Нөгөө Чакийн сүрдэг онгоцны каргонд баахан шуудангууд байсны зарим нь далаад хөвөн эрэг рүү шидэгдсэн байлаа. Арал дээр харигчаад ажиллах хүмүүсийн шуудангууд гээд тэр шуудангуудыг нэг нэгээр нь түн авсаар. Иргэн тойрноо хартал ямар арал хуурай газар энэ төр харагдахгүй. Манай хүн Келлигийн өгсөн цагийг харан бодол давтан эхний өдөр нь өнгөрнө. Хоёр дахь өдрийн өглөө эхлэхэд хэн нэгэн онгоцоор нисэж байгаад харчиж магадгүйгээд эргийн илсэн дээр help гэж бичих ба далайн эрг дагуу илүү олон шуудангууд угаагдан гарч ирж илаа. Манай хүнч цуглуулдгаараа цуглуулсаар бас ангаж өгөхгүй тулд тэнд байгаа кокснуудыг хаглан цангаагаа тайлж байв. За тэгээд тэнд бас нэг агуу байгааг олж мэдэх ба хадны орой дээр гарч эргэн тойрноо сайн ажина. Гэтэл далайн усанд нэг юм хөвөөд явж шүү. Манай хүн яараа очиход нөгөө Чак туслах гэж байгаад бэртдэг нисгэгчийн цогцсон байлаа. Манай хүн өөрөө гуталгүй байсан болохоор нисгэгчийн гутал тэгээд чид энтриг нь бас өөртөө авцсан.
мэдээж хэрэг болох л баг. Газар ухан нисгэгчийг оршуулах ба ойролцоо хадан дээр нисгэгчийн нэрийг сэлэн хүндэтгэл үзүүлнэ. Бас л хүн чанартай залуу юм аа. Ингээд арал дээр орой болоход уламал ганцаардлыг мэдрэх өгөөд Келлигийн өгсөн цаган дах Келлигийн зургийг ширтэн шөнийг өнгөрөөнө. 3 дахь өдрийнхөө шөнө Чак бие засах зогсож байхдаа эргээс нэлээд зайтай явж буй хөлөг онгоцыг хараад байдгаар ойрлон тосломж гуйгч хитрхи хол байгаа болохоор мэдээж хөлөг онгоцонд юу гэж сонсогдох вэ? Манай хүн гялс цүнхнээсээ нэг жижиг чийдэн гаргаад дохио өгөх гэж оролдсон ч нөгөөд нь харсангүй. Хэдий хөлөг онгоц цаашаа яваад өгсөн ч гэсэн манай хүн гэгээ ормогц араас нь гүйсэж очихоор шийдэн нөгөө мөн хилдэг завиндаа хамаг юм ачиж аваад араас нь байдгаараа сэлүүрсэн ч гэсэн далайн давлгаа манай хүнийг явуулдаггүй. Ядж итл давлгаан чидэгдэхдээ далайн шүрэн хаданд хөлөө гэмтээж орхино. За ингээд эргэлүүгээ буцан ирэхэд өдөж байгаа юм шиг ширүүн бороо асгаад уннаа. Хөлн шаргатцсан дээр нь усан бороонд нүдүүлж байгаа Чак маань эртээ тарсан агуургуу аргагүй өрхөнд орноо. Тэгсэн харин ашгүй борооны уснаас тунсан жижигхэн болог олохва аман ангаж өгч байгаа манер ууж гарна. Хэд хоног амн дээрээ юу ч тавиагүй. Дээр нь бэртцэн байгаа Чак усуугаад бараг л шүл ууцсан хүн шиг нам унтаад өгнө. Дааж гарч идэнгээ унтраагаагүй болохоор удалгүй батраа суугаад унтраад өгнө. Дараагийн өдөр нь болоход ажил хэрэг Чак маань угаасаа тэр ажил мажилч дүрч амиа аврах минь гэд нөгөө баахан андигнаад байсан шуудангийн харцагнуудаа эхнээс нь онгойлхон ухаж эхэлнэ. За тэгсэн чинь нөгөө шуудангуу дотор чинь ихэвчлэн бичиг баримт, хувц сонрол байх ба хүнсний зүйл нэг чалгаа. Волейболын бөмбөг, хуурцаг, уран гулгалтын кенки энтер хүртэл гарч ирнэ. Ямар ч хэрэггүй юмд гарч ирдэм дээ. Гэт бодж итэл манай хүн чинь энэ хэдийгээ шууд л ашиглаад эхэллээ шүү. Аж ахуйч гэж ихтэйхэн. За тэгээд нөгөө Коксо Канкиныхаа уулны ярэмгээр хаглаад авнаа. Бас нэг тайшин зөөсөн тэрийг ашиглаад жижигхэн жаргахан антер бариад байна. Тэгснээ модны мөчрөөр хавч ураад авчи шүү. Дахиад хідэн шууд нэмээд олчвол бараг л амьдралаа босгочих юм биш үү сайхангаар. За тэгээд бараг бүх шууданг нээсэн ч ганцхан шууданг нээлгүй орхидог. Мань хүн энийг эндээс гэртээ харих мотивац болгох ба эндээс амьд гараад энэ шууданг заавал эзэнд нөгнөө гэж өөртөө амланаа. Ингээд нөгөө хилдэг завныхаа үдсөөр жижигхэн майхан маягийн юм босгоод тэндих модны мөчрүүдийг ашиглан гал асаах гэж оролдогч яаж ч үдсэн астгүй. Бүр шөндөл хүртэл асаах гэж оролдогч гал асах байтгаа бүр гараа зүсчнэ. Энэ бүхэнд бохимдсан Чак тэнд байгаа хамаг юмнуудаа авчидан байдгаараа ойрлон бохимдох ба энэ үеэр нөгөө волейболын бөмбөг аваа шидтэл манай хүний гарны цус нь бөмбөгөнд наалтахад мань Чак энэн дээр хөөхөн царай гарган зурж орхино. Тэгснээ нөгөө бөмбөгөө брендийнх нь нэрээр Wilson гэж нэрлээд арал дээр ганцаараа биш Wilsonтэй хоёулаа байгаа мэтээр нөгөө бөмбөгтэй чинь ярилцаж эхэлнэ. За ингээд өнөөх бөмбөгтэйгээ ярилцсан болж буй асуудлуудаа төр мартагнан өөрийгөө старуулангаа дахиад галаа асаах гэж оролдоно. Ингээд янз янзаар үдсээр ашгүй нэг галын дүл сунгалж эхлэх нь тэр. Ингээд удахгүй гал аслаа. Манай хүн галаа тойрч бүжиглээд бүр бөөн баяр. За тэгээд нөгөө асаасан галандаа өөрийнхөө барьсан хавчийг чарж идэнгээ Wilsonтой ярилцаастай. Маргааш өдөр нь загас барьчих санаатай далаад орсон байж итэл шүдэн тэсгийн аргагүй өвдөж эхэлнэ. Бодвол олон хоног шүдэ аваагүй явснаас хорхоо идээд цоорж эхэлсэн байх л да. Ингээд манай хүн нөгөө агуургаа орж агаад Канкиныхаа ирэмгээр шүдэ авах гэж оролдож байхдаа өвдөлтийг нь тэсгүй ухаан алдаж орхидог. Шүдэ авахгүй бах ийм л аюултай болохоор шүдэ авааж агаарай дүүнер минь. За ингээд дүрсэлгдэн манай Чак Wilson хоёр хэдийн энэ арал дээр 4 жилийг өнгөрөөжээ. За тэгээд манай хүн үс сахландаа баригдан Робинсон Крузо ошгол бол хатгаж. Ялгаагүй Wilson ч гэсэн урт ус энтертэй болцсон нилээд царай алджээ манай хоёр. Манай Чак агуудаа унтж байгаас ирснээ мөрөөрөө байгаа Wilson руу гинт ууралж гарна. Хөрхи хиндэ очих гэжсэн бөмбөг ингээд Чакийн уур гаргаж болцсон юм бол та. Манай Чак ч зэрлэг байгаа л да 4 жил амьдарсан гэсэн шиг чихэн соргог болсон бололтой төгшөө. Агуу твтж байгаа байж далайн эргийн чулууг ямар нэгэн зүйл цохихыг сонсон юу болохыг нь мэдхээр гарч ирээд хартал нойлын хаалга гэхээр нэг тийм хуванцар хаалга хөвж гэнэ. За ямар тач хоосон байхаар гээд энэ хаалгыг татаж авч гаргачаад энийг юунд ашиглах вэ гэд бодол болон суунаа. Тэгсэн гэнэт нэг санаа орж ирсэн бололтой. Агуургаа гүн ороход бидэхэд Чакийг өдөр бүрээ тэмдэглэн он сараа баримжаалан тэмдэглэж авдгийг харнаа. Яг одоо болохоор 2 сар болж байгаа юм байна л да. Тэгснээ хоёулаа 4 сар болоод далайн төрлөг татархаар эндээс явцгаая гэж Wilson тандж хэлж байна. Эндээ олон жил амьдарсан хүн энэ авийнхаа байгалийн онцлогийг маш сайн мэддэг болжээ. Ингээд дахин 2 сарын туршид мод тасдан бэлтгэж нэг тийм завны суур маягийн юм хийж эхэлдэг. Тэгснээ модны нарийнхан хэлсийг олсны оронд ашиглан моднуудаа хооронд нь бэхлэнэ. Даан чин нэмгэн хальстай мод нь энд нээх их байдгүй юм байна л да. Оронд нь өөрт нь байсан кассетны хальсаар орох гэж оролдогч нэг л тийм явцгүй байлаа.
Тэгсэн манай хүн тэнд байдаг хадны орой руу гарахад тэнд бэлтжигсэн олс байх ба эндээс бид Чакийг энд байх хугацаанд амиа хорлох оролдлого хийх гэж байсныг мэдэж авна. Манай хүн амиа орлоготой ашиглах гэж байсан олсоо өөрийгөө аврахын тулд ашиглах цаг ирлээ. Ингээд олсон авч буун заваа бэхэлсээр л одоо ингээд 2 сар хэдийн өнгөрч манай хүн арлыг орхих цаг ирлээ. Явхаас өмнө Келлигийн өгсөн цаг за тэгэл нөгөө эзэнтэн дамжуулна гэсэн шуудын энтрээ аваад бас тэнд байх чулуун дээр Чакинд 1500 хоног байсан. Хэн нэгэн Келлид хайртайг минь дамжуулаарай гэж бичгэн манай хүн урт аяллахаа замд чадарчиж магад гэсэн айдас байгааг илтгэн. Ингээд манай хүн Вилсныг аваад 2 сар хийсэн завиндаа сун урт аялалдаа гарнаа. Далаад гарan сэлүүрдэж гарнаа. Яг аль зүгийг чиглэн явж байгаагаа мэдэхгүй ч гэсэн яаж игээд их газарт очноо гэсэн итгэлээр явсаар л байв. Үе үе хүчтэй далайн давлгаа гарч ирэгч яаж игээл эвтэйхэнд авчина. Ингээд манай хүн ч гэсэн урам орон нүүрэнд нь инээмсэглэл тодорч гинөө. Манай хүн ус хүн сентрийн нөөц дуусах үед өмнөх шөнө нь орсон борооны усны үлдэгдлүүдээс ун далаа руу шумбан загас бариад түүхийгээр нэдэн өөрийгөө аргацаана. Гэтэл энэ өдөр өмнөх өдрүүдээс бүр хэд дахин хүчтэй бороо орон хүчтэй салхилж эхэлнэ. Манай хүнч замнаасаа чанга гэгчин зураад за ингээл дуусхан дээ гэсэн бодолтой байсан ч гэсэн зуурсан гараа тавилгүй шүнжин хар усан бороонд нүдүүлэн тэмцэлдэж хонноо. Ингээд хүч тамирч барагдаад нам унтаад өгсөн байх ба өглөө нь тэнгэр цэлмэд их л аятайхан болсон байдаг шүү. Гэтэл нэг асуудал гарлаа. Вилсэн байдгүй. Манай хүнтэй 4 жил хамт байж хамаг л зовлон зүдгүүр бүх зүйлийг нь чимээгүй сонсож байдаг байсан ганц сайн найз нь алга болчихжээ. Тэгсэн манай завнаас нилээн зайтай далаад хөвж идэг шүү. Чагч завныхаа олсноос атхан Вилсонг авахар шумбан яг Вилсныг барьж авдгийн даваан дээр завтай холбосон олсоо гарнаасаа алдчихна. Завж улам холдон Вилсон ч цаашаага холдон хөвсөөр л байв. Манай хүн гинт паниктж эхлээд нэг бол Вилсныг аврах эсвэл зав руугаа буцан очих гэсэн сонголтын донд гацчихнаа. Хэдий Вилсонг аварсан ч угаасаа далаа дунд өгөхээр байсан болохоор логиктой шийдвэр гаргаж Вилсонг далаад нь орхин зав руугаа буцнаа хөрхий. Завин дээрээ гарч ирээд ганц найзыгаа алдсандаа өөрийгөө зөвхөн уйлаастай. Аргачгүй дээ хэдий амгүй ч гэсэн энэ хугацаанд манай хүнд хань болон яг л найз чиг нь байсан бөмбөг штэ. Ингээд манай хүн хүч тамир нь барагдан өндийг чадалгүй болоод хэвтчихдээ тун удалгүй маш том хүлэг онгоц хажуугаар нь явж шүү. Хүлэг онгоцны чанга чимээгээр сэрсэн Чак тусламж дуудаж орлох гэсэн ч ямар ч хүч тэнхээгүй байсан болохоор дэмийл гараа гоцолцуулнаа. Хаа очиж хүлэг онгоц яг хажууханд нь явж исэн тулдаа Чакийг хараад ослоос хойш инхүү 4 жилийн дараа Чак аврагданаа. Ингээд аврагдаад эрчим тэмчилгээ энтерт ороод эмнэлгийн ялалтанд байж байгаад 28 хоногийн дараа өөрийн амьдардаг хот Мемфис рүү нисж байх ба нисж явах хугацаанд их л олон бодол дарагдан хүмүүстэй бараг л ярилцахгүй суугаад байна. Чакийн хамгийн сайн найз энэ онгоцонд Чактай хамт явж байгаа ба Чакт ойр зургийн болсон явдал энтер гэж чадхаараа л Чакийн сэтгэлийг өргөх гэж хичээж илаа. Ингээд Чак Мемфист буун нисэх буудлын руу орох үед Чак дээр нэг залуу ирэн өөрийгөө танилцуулах өгөөд энэ залуу түүний найз бүсгүй Келлигийн нөхөр нь юмсанжээ. Манай Чак юу ч дууралгүй түүний ярихыг сонссоор. Тэгсэн хэлж байна. Келли энэ мэдээг сонсоод хитэг шоконд орон чамтай уулзах гэхээр зүрхэн өрөхгүй байгаа. Тэгэд би оронд нь уулзж байгаа. Бид чамайг эсэм мэндэрсэнд үнэхээр их баярлж байгаа шүү. Тэр тусмаа Келли. Гэхдээ түүнд энэ бүхнийг тайвнаар бодох хугацаа хэрэгтэй байгаа. Келли бит хоёр гэр бүл зохиогоод их аз жаргалтай байгаа болохоор надад итгээд санаа зовхгүй байж болно гэж авч ийн. Ингэж хэлээд гараад явхаа цонхоор араас нь хартал түүний 4 жил арал дээр шөнө болгон дурсан санаж байсан Келли машин дотроос гарч ирж харагдахаа учир зүггүй уйлж байгааг нь Чак харан зогсноо. Чакийг гэртээ ирснийг тэмдэглэн түүний найз нөхөд гэр бүл хамаатан садных нь баяр тэмдэглэх ба тэднийг гараад явсны дараа ширээн дээр байх хавчны хөлийг хараад түүний арал дээр барьж иддэг байсан хавчнууд нь санаанд орноо. Чак өрөөндөө орон дээр унтах гэсэн ч нэг л болохгүй байсан тул газар унтахаар шийднэ. Аргагүй л дээ 4 жил агуун хүйтэн шалан дээр унтаад асцсан. Гэсэн ч нөгөө л Келлигийн өгсөн цаган доторх Келлигийн зураг руу л ширтсэн хэвээр. Ингээд хэлсэнгүү такси барин тэр хоёр хамтдаа шинэ оныг гарганаа гэж амлаж байсан байшин дээрээ очисон байлаа. Хар усан бороотой орой тэдний хаалганы гадаа хэсэг юм бод зогсноо яг хонхын дарахчдал Келли мэдсэн шиг хаалгаа онгойлгож байна. Ингээд 4 жилийн турш бие биенээ хараагүй хоёр бие биегээ ажин жоохон зогсож байгаад Келли Чакийг дотогш оруулахад Чак нэг мэлгчтэл Келли учир зүггүй тэрвэрэд авнаа. Тэгснээ Чак Келлид нөгөө цагийг нь гаргаж ирээд энэ бол танаа гэр бүлийн цаг шүү дээ. Танаа нөхөрт байх ёстой байхаа гэж хэлээд цагийг нь буцаан өгөхөө.
Энэ цагийг одоо хүртэл хадгалж байсныг нь хараад Келли ихэд гайхнаа. Энэ цагийг буцаан өгснөөрөө Чак Келлиг сэтгэлээсээ тавьж явуулахад бэлэн болсон мэт. Тэгсэн Келли Чакийг гараж руу дагуулan орохва Чакийг алга болсноос хойш машиныг нь гаражтаа хадгалж байсан байдаг. Чак түлхүүрийг нь өгөөд нэг сайн үнсэж аваад Чакийг явуулна. Чак машинаа унаад явах гэж уу тэр агшинд Келлигийн дотор түүнд хэлэхцүүд байгаа бололтой хар усан борооноор араас нь гүйж гарч ирж байна. Чакийг дуудан гүйтэл Чакч машинаасаа бууж ирээд манай хоёр бороонд романтикаар бие бинийгээ чанга тэврэн үнсэлдэцгэнэ. Түүнийг зөндөө хүлээснээ хэлээд төвчээр нь барагдаад өөр хүнтэй гэр бүл болсноо хэлээд одоо 2 настай хүүхэдтэй болсон гэдгээ шилдэг. Чакч мөн хариуд нь арал дээрээс амьд гарах цорын ганц шалтгаан бол чийл байсан. Чамд амлсан амлалтаа биелүүлэн шинэ оныг хамтдаа гаргахыг хүсэж байсан. Гэхдээ одоо бүх зүйл нэгэнд оройтсон бололтой. Би хитрхи орой ирж гэр бүлд нь аз жаргал хүсье гэж хэлээд манай азгүй хоёр маань хоёр тийшээ бүрмөсөн салцгаанаа. Ингээд дүр солигдоход Чак хөдөө машинтайгаа явж байгаа хва. Нөгөө арал дээр байхдаа нэг шууданг заавал эзэнт нь өгнө гэд хадгалсан да. Тэр шуудангаа хүргэж өгөхөр явж байгаа нь энэ байж. Ингээд манай хүн хаяг дээрх байшинд очтол хинж байгаагүй болохоор энэ шуудан миний амийг аварсан шүү баярлалаа гэж бичээд үлдээчдэг. Ингээд буцах гад нэг 3 замын улзар дээр ирэн газрын 6 дэлгээ зогсож итэл нэг машинтай бүсгүй ирснээр туслах уу зүгээр үл гэж байна. Манай хүнч замаа харин мэддэггүй энэ замаар явбал төв зам руу орох болов гэж асуухад бүсгүй манай хүнд урайлахнаар замыг нь сайн тайлбарлаж өгөөд машиндаа суу явхад машиныхын нарт манай хүний үлдээсэн дугтуун дээрх сахиусан тэнгэрийн далавч байлаа. Саяны шуудангийн эзэн энэ бүсгүй байжээ. Манай Чакч энэ сонир тохиолдлыг гайхан бүсгүй явсан зам руу харж байгаагаар кино маань өндөрлөнө. Киноны эхэнд бас нэг сахиусан тэнгэртэй шууданг нөхөрлөгөө илгээхэд нөхөр нь Оросд нэг өөр хүүхэнтэй байсан да. Тэр шууданг ч гэсэн энэ эмэгтэй нөхөрлөгөө явуулсан юм байлээ. Гэхдээ одоо бол баг нөхрөөсөө салсан ганц бие байгаа баха те. Чакийн хувьд баг хувь тавилан юм шүү те. За энэ хүртэл надтай хамт кино талбарыг маань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол subscribe хийхээ мартаваа.